Энэ бичлэгийг үзэх хүмүүст өдөр орой өглөөний мэндийг хүргэе. Би яг уншиж байгаа номныхаа талаар ярих гэсэн чинь бас уншиж байгаа ном дээр хит ингээд жоохон бие бариад ч юм уу эсвэл зарим юмнуудыг нь буруу ярьчих вэ гэдэг зүйлсээ бас жоохон айдас төрөөд бас хэцүү яг нөгөө дараалтаа бас ярихын тулд айгүй хичээгээд тэгээд тэн дээр бас яриануудаа сайн хийж чадахгүй байгаа. Тэгээд яг 25 онд заавал ном гэдэг сэдвтээ ер нь баригдахгүй. Тэгээд ерөнхийдөө миний хувьд ер нь амьдарч явах явцдаа юу мэдэрч юм, тэгээд юуг хуваалцмаар байна, ямар мэдрэмж илүү миний сэтгэл дотор төрж юм, тэр зүйлсүүдээ одоо өөрийнхөө YouTube channel дээр бичлэг болгон хадгалъя гэж бодсон. Тэгээд ер нь л би сүүлийн 2 жил гарan заах үйл мэдээж хүн өдөр болгон өөртөө тулж байгаа, өөртөө харьцаж ярилж байгаа. Тэгмүүд миний хамгийн үр дүнтэй жилүүд ерөнхийдөө өнгөрсөн жил болон тэрний өмнөх жилүүдээс ерөнхийдөө өөртөө ажиллах адал явдал маань амар гоё зөв байдлаар эхэлсэн юм шиг мэдрэмж төрөөд байгаа хгүй. Тэгээд яагаад гинт өнөөдөр нэг бичлэг хиймэр санагдсан гэхээр би яг нөгөө сүүлийн үеийн жоохон сэтгэл зүйн талаар номнууд аяг уншаад тэр талаар ер нь аль судалж байгаа. Тэгээд миний судалж байгаа одоо хэсгүүд дээр болонгууд одоо flow гэдэг зүйл илүү миний анхаарлыг татж байгаа юм уу? Тэгээд flow гэдэг нь болохоор хүн одоо нэг зүйл ингээд нөгөө хийнгүүтээ одоо бүр цагаан мартаад тэр зүйлдээ ингээд бүр ингээд гүн төвлөрөөд орцсон байдаг тэр имийг ерөөхдөө хэлдэг байхгүй юу? Тэгээд би ер нь өөрийгөө яг юу хийх юм бол би яг илүү тэр flow-нд ер нь орд юм бэ гэдгийг ерөөхдөө discover хийж нээж илрүүлэе гэж бодоод тэгээд тэр тал руугаа ер нь л нэлийн үрдэг ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд надад яг хуу саягийн амар би яг нэг flow-нд орсон тийм мэдрэмж төрөөд тэгээд тэрийг амар гоо бичлэг болгоод бас яран дээрээ буулгachвал гэж утсан энэ явдлаа бас би сая уг нь ер нь л өдөр болгон тэмдэглэл хөтлөж байгаа. Тэгээд яг тэмдэглэл хөтлөх гэсэн чинь залхуу өрөөд шууд нөгөө утсан дээрээ бичлэг болгоод хадгалчихъя гэж бодоод тэгээд бичиж байна. Тэгээд яасан гэхээр миний хувьд нөгөө одоо сүүлийн үед яг 2 жилийн өмнөөс эхлээд ер нь contemporary art орчин үеийн урлаг одоо судалж эхэлж байгаа гэх юм уу. Тэгээд би ч нэг тийм одоо артист биш хүн шүү дээ. Тэгэл зөвөр сонирхшийн үднээс хүмүүсүүд ер нь аль contemporary art-аар дамжуулж яг ямар төрлийн одоо арт бүтээдийн, ямар төрлийн бүтээл ер нь тууруудын гэдэг зүйлсүүдийг ер нь нэлээд судалж байгаа. Гэхдээ өнөөдөр яагаад ч би нэг артиклууд ер нь уншиж явж байгаа бас нэг Blue Sun гэдэг одоо орчин үеийн урлагийн одоо бүлгэн гэх юм уу, нийгэмлэг гэх юм уу, тийм одоо багт нэгтчихсэн. Тэгээ яг манай найз залуу бас тэнд ер нь гишүүнээр ажилладаг. Тэгээ миний хувьд маркетинг болон communication дээр нь илүү туслая. Угаасаа миний дуртай сэдв учраас би өөрөө жоо ийшээ өөрөө dedicated ороод тэгээ явах юм бол бас энэ чиглэлээр бүр илүү хүнзгийрүүлэн судлах одоо сонирхол маань төрөх юм шиг мэдрэмж төрөөд тэгээд ажиллаж эхэлсэн. Тэгээд яг өнөөдөр нэг ажлыг нь хийж агаад би нөгөө Монголд байдаг яг contemporary артистуудын түүхүүдийг нь ер нь бол ер нь ихнээс нь ингээд үзмэр санагдаад тэгээд үздэг байхгүй гэсэн чинь бүр амар сонирхолтой. Тэгээд надад бүр гинт ингээд миний бүр ингээд уншаад тасан бүр амар сонирхолтой санагдаад яг энэ зүйлийг миний одоо нөгөө барьж авах хэрэгтэй сэдв. Тэгээд яг энэ чиглэлээр би өөрөө явах хэрэгтэй юм шиг мэдрэмж бас амар их төрөөд тэгээд ер нь бол яг энэ одоо мэдрэмжээ илүү хадгалж үлдээ. Энэ мэдрэмжэн дээр илүү ажиллая гэсэн зорилгоор бас энэ бичлэгээс хийж байгаа юм. Тэгээд яг надад гол таалагдсан зүйл нь болохоор яг одоо contemporary art яг орчин үеийн урдлаг ингээл хөгжиж эхэлсэн гэдэг зүйл нэг амар чухал биш. Гэхдээ яг надад нөгөө contemporary art-аар дамжуулаад хүмүүс ямар төрлийн одоо бүтээл төрөж болд юм бэ гэд судлаад үзэнгүүт нөгөө installation, тэгээ visual art, land art, тэгээ fine art, одоо зурдаг, textual art гэх мэт ер нь бол янз бүрийн техникүүдийг одоо видео арт, саунд арт гэдэг ч юм уу янз бүрийн техникүүдийг ашиглаж хийж болдог нь амар сонирхолтой санагдаад. Тэгээ би яг нөгөө одоо галерей үзэж мүзээл эсвэл ингээл музей энэ төр үзэнгүүт юу гэдэг вэ?
хүмүүсүүд хийсэн артуудыг нь хараад зарим нь яг би ингээд ойлгон заяа. Зарим нь л ерөөсөө ойлгохгүй энэ хүн ер нь юу одож яг энэ бүтээлийг ер нь хийсэн бол гэдэг би ингээд цаад утга санааг нь ер нь ойлгох надад амар чухал санагддаг байхгүй юу. Тэнгүүд зарим хүмүүсүүдийнхийг ойлгоод тэгээ заримынхыг нь ойлгохгүй ингээд өнгөрчөөд зөрчөөд тэгээдсэн чинь яг ухаад үзсэн чинь яагаад ингэж хүмүүс янз бүрийн төрлийн одоо нөгөө performance art гэдэг ч юм уу, үйлдэлийн урлаг гэдэг ч юм уу, тиймэрхүү янз бүрийн юм одоо contemporary art дотор ингээд затлаад байгаа хгүй урлаг. Тэгэнгүүт тэр нь бүр ингээд амар сонирхол татаад энэ хэддүүдийг ерөнхийдөө судлаад энэ техникүүдийг нь бас судлах юм бол өөрөө бас ашиглахад амар хэрэг болдсон байж тээ гэдгийг нь бас мэдэж аваад тэгээд тэр талаар ерөнхийдөө судлаад явах амар сонирхолтой санагдсан чи би нэг мэдсэн чи бүр ингээд цагаа умартцсан. Тэгээ яг энэ жил аюу сонирхолтой санагдаад энэ чиглэлээ бүр ингээд судлаад явчлаа. Тэгээд ямарсан өнөөдөр бас яг энэ чиглэлээр би энэ чиглэл рүү татагдаад тэгээд энэ чиглэл дээр өөрийгөө илүү сонирхолтой байна гэдгээ одоо discover хийгээд тэгээд явж байгаа юм амар гоё санагдаад байгаа байхгүй юу надад. Тэгээд би яг энэ мэдрэмжийг бүр ингээд маш их авахыг хүсчихсэн байхгүй юу. Тэгэл одоо нөгөө нэг яг би ингээл энэ мэдрэмжийг яг авчихсан. Гэхдээ сүүлийн үед нэг аваагүй айгу удаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн байхгүй юу. Тэгээд яг өнөөдөр яг энийг ингээд барьж авч байгаад бас амар баяртай байна яагаад ч юм. Тэгээд бид амар ингээл уншиж судлах бүр илүү ухаж судалмаар энэ чиглэлийг бүр амар мэдэрмээр том артистуудын бүтээлүүдийг бас судалмаар тийм ингээд хүсэл эрмэлзэл надад аюух төрсөн өнөөдөр. Тэгэнгүүт энийг ингээд энэ мэдрэмжээ бас барьж аваад өөрийнхөө флоунд орно гэдэг шиг яг өөрийнхөө флоунд орж байгаа мэдрэмжээ бас catch хийж барьж авч байгаа. Энэ мань надад амар гоё юм. Яг нөгөө self discovery гэдэг чинь яг өөрийгөө танин мэдэх яг тийм үе шат ер нь л явагдаад байгаа хгүй тий. Тэгээд яг ч юм энэ чиглэлээ contemporary art ер нь бол орчин үеийн урлаг миний анхаарлыг маш их татсан. Тэгээд яг орчин үеийн урлаг одоо энэ contemporary art гэдэг энэ чиглэлийн бас хамгийн энгийнээр тайлбарлах юм бол одоо хүн нөгөө дотоод ертөнц за тэгээ байгаль дэлхий тэгээ байгаль одоо энэ бидний нийгэмд байгаа асуудал гэдэг ч юм уу политикал асуудал одоо улс төрийн асуудал тэгээд хүн хоорондын одоо хүний эрх тэгш байдал гэдэг ч юм уу янз бүрийн одоо асуудлуудыг ишүүнүүдийг ерөнхийдөө хөндөж бас арт бүтээх боломжтой урлаг бүтээх боломжтой гэдэг нь бас амар сонирхолтой. Тэгээд би бас яг энэ чиглэлээр бүр мэрэгсэн хүмүүс бас сонсож байгаа юм бол зарим юмдыг дутуу ярьж магадгүй. Тэгээд энэ ямарсан миний нөгөө судалгааны дөнгөж эхлэл тэгээд миний ойлгож байгаа өнцгүүдийн бас эхлэл болохоор бас зөвөр хүлээж аваарай. Тэгээд өшөө илүү судлаад өшөө илүү бас мэдх юм бол таадтай гоё хуваалцаад явнаа. Тэгээд би нэг амар миний одоо бичлэгүүд нэг амар олон хүнд бас нэг хүрээд бүр амар олон хүнд хүрээл миний бичлэг одоо влогийг аяг сонсдог хүнтэй бас болоос нэг гэж хүсэхгүй байгаа. Яг чанартай гэдэг хүмүүс яг ороод санал нийлдэг, үзэл бодол нийлдэг тиймэрхүү хүмүүс маань миний бичлэгийг сонсож байхад л айгүй хангалттай. Тэгэхээр ямарсан энэ талаар та хэд бас орчин үеийн урлагийн талаар юу гэж боддог вэ? Бас бодлоо гоё орчин үеийн урлаг бүтээдэг тиймэрхүү артистуудыг байх юм бол бас тэр хүмүүсүүдийг надтай хаваалцаарай. Тэгээд би ямарсан Монгол дахь яг орчин үеийн урлаг одоо Blue Sun гээд хамт олон гэр бүлд одоогоор ямарсан нэгтцэн явж байгаа. Тэгээд өөрийнхөө чадах чинээрээ өөрөөсөө гарч болох бүх одоо хүчин шармаалтаа өөрөө нийлүүлнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл би энэ чиглэлд үнэхээр сонирхолтой юм байна. Тэгээ сонирхолтой юм чинь би угаасаа хүсээгүй өөрийгөө одоо энэ хувь нэмрээ оруулж таарна. Тэгээд цаашдаа би өөрийгөө амар олон юмнууд энэ чиглэлийн талаар амар олон юмнууд бас мэдгэж байгаа даа бүр ингээд амар excited сэтгэл хөдлөөд ер нь амар аз жаргалтай байна. Тэгээ бас ингээд нүдэнд үлвс хийлэгдээд байгаа байхгүй юу? Тэгээ ер нь орчин үеийн урлагаараа би өөрөө болохоор надад яг миний амар их таалагдтал сүүлийн үед ингээд амар бодож модод байгаа сэдв нь болохоор одоо installation art ахгүй юу? Сүүлийн яг миний нөгөө одоо толгойд бууж байгаа артистууд гэдэг юм бол Монголд яг
одоо арт вик интерьер яг үзэсгэлэн дээр ер нь бол гарч исэн бүтээлүүдээс миний яг толгойд нөгөө буусан одоо артууд нь бүтээлүүд хүмүүсүүдийн бүтээлүүд гэдэг юм бол дандаа инсталляшн артууд байгаа. Тэгэнгүүт би яалтчгүй яг инсталляшн арт дээр бас илүү сонирхолтой. Одоо энэ contemporary art дотроо инсталляшн арт дээр бас илүү сонирхолтой байна гэдэг бас мэдэж авч байгаа. Тэгээд яг уу таад бас үзэж одоо арт вик интерьер үзчихсэн бол нөгөө Running for your life гэдэг нөгөө урталтаа нөгөө гүйлтийн машин тавиад тэгээд нөгөө неон гэрлэн дээр Running for your life гэдэг ингэ бичсэн. Тим инсталляшн байсан шүү дээ. Тэр надад бүр амар гүн туссан байхгүй юу. Хүн нэрнгээсээ л нөгөө яг л гүйлтийн талбай дээр одоо яг энэ гүйлтийн яг энэ тэр ч одоо юу гэдэг лээ. Зам дээр яг гүйж байгаа юм шиг л одоо тэгж ер нь бол өөрийнхөө бас үнэтэй нүр тулцдаггүй өөрийнхөө яг хүссэн амьдралаа бүтээхээс илүүтэй яг өөрийнхөө яг үнэн нүр төрөх одоо тэр амьдралаас ингээд цухтаад идэг мэдрэмж угаасаа та төрөөд идэх байхгүй. Тэгэнгүүт яг тэр үзэл бодолтой маань тэр инсталляшн бас амар нийцээ тэр хүн одоо тэр яг би нөгөө артистыг нь сайн санахгүй байна. Тэгээ ямарсан мэддэг болох байх. Би яг нөгөө найзлал бас артистыг нь сонсч ирсэн. Нэрийг нь мартчихж. Ямарсан тэр хүний бүтээл надад амар таалагдчихсэн. Тэгээд дараачихын артист гэдэг юм бол одоо нөгөө юм юун дотор усан тэгээ басан шиг юм дотор бахан шилнүүд ерөнхийдөө тойл илүү нэг ялцсан алмаз шиг юмнууд нөгөө хаглаад хийсэн бас инсталляшн байсан. Тэр бүтээл бас надад амар таалагдчихсэн. Өнөөдрийн имжлэг энэ хүртэл сонсон маш баярлалаа. Тэгээд гоё энэ чиглэлээр contemporary art чиглэлээр бас сонирхолтой мэдсэн бас илүү таадтай хуулцмаар байгаа зүйлсүүд байх юм бол дараачихын бичлэгээр ярина.